Сайн байцгаана уу? За энэ удаад би 7 days 7 look гэдэг 1-7 хоногийн outfit харуулсан юм бичлэг хий гэж бодлоо. Тэгээд чадвал сардаа нэг удаа, арай чадамгүй бол улиралдаа нэг удаа хийгээд явал бас сонирхолтой байх. Тэгээд эхний энэ удаад болохоор 9 сарын 1-ээс 9 сарын 7-ны хоорондох 1-7 хоногийн одоо лукүүд маань орох болно. Тэгээд яг энэ хугацаанд Токиод болохоор дунджаар 30 градусын халуунтай байна. Улаанбаатартай харьцуулахад хамаагүй бас халуун. Гэхдээ цаашдаа бас Токиогийн цаг агаарч дээр Улаанбаатарын цаг агаарч дээр аль айланд нь ингээд тохирох үйц, хөрүүж болох үйц ийм лукүүд бүрдүүлэхийг хичээнэ. За тэгээд бичлэгээ эхэлцгээе. За эхний өдөр 9 сарын 1-нд даваа гараг 33 градусын халуунтай байгаа. Тэгээд өмнөх жилүүдэд би ингээд өөрийн мэдлгүй 9 сарын 1 болохоор дандаа цагаан цамц сонгоод өмсдөг байсан юм байлээ. Тэгээд энэ жил бол бүр ингээд өөрийн мэдлэлтэйгээр цагаан цамц сонгож өмсөж байгаа. Тэгээд цагаан цамц ийм джинс өмдтэй одоо хамгийн аюулгүй сонголт гэж ярьдаг штэ. Тэгээд аксессуарны хувьд болохоор ийм Pandora бугуувчтай, тэгээд энгийн ийм Manhattan цагирган бүгчтэй, тэгээд бас ийм Manhattan цагирган эмхтэй, энэ нь бас нэг ийм шигтгэн нүүдтэй. Тэгэд хүзүүндээ бол зүйлт зүүхгүй. Оронд нь зүгээр цагаан цамцныхаа ингээд дээдлийн нэг 2-3 товчийн задгаалаад ингэрээ жоохоо ингээд задгаалаад тэгээ ханцууг нь хоошоо шуугаад өмсчин. Хар бүстэй цагаан кочин лоферстэй. Яг хоо цагаан бүсээ ивэл бас гуталтайгаа хослуулаад цагаан бүс зүүсэн ч болох байхаа. Миний хувьд цагаан бүсгүй болохоор хар бүс зүүчлээ. Гэхдээ нэг асуудалгүй. Тэгээд Michael Korsi нэг юм цэнхэр цүнхтэй, энэ болохоор бас нэг юм шаргал деталуудтай болохоор бүүгч эмхтэйгээ зогцсон гэж бодож байна. Тэгээд цүнхний гоёл нь болохоор нөгөө стич үзэж байхдаа авсан нэг юм хөөрхөн гэрэл. Тэгээд цэнхэр өнгөтэй болохоор зүгтэйгээ ослуулад зүүчихсэн. За бүтэн лүкээ харуулвал тэгээд нэгт өдөр ер нь бас нэг айхтар бид эвгүй тухгүй хувц өмсчгөө нөгөө хаспитал сайдныхаа мүүднээс гарч чадахгүй жоох ингээд түүртэд идэв штэ. Тэгэхээр ингээд маш бие дэвтэйхэн тухтай хэрнээ харахад цэвэрхэн тэгээд ер нь хаач өмсч болохоор юм энгийн лук бүрдүүллээ. За 9 сарын 2 мягмар гараг бүр 34 градус халуун болчихсон байна. Тэгээд эхлээд аксессуарнуудаа харуулчих. Нэг юм Филиппиний duty free-гээс авч ирсэн сувдан хослол буувчтай эмхтэйгээ буувч нь бас нэг юм хөрхөн шаргал деталуудтай. Тэгээд ингээд нэг юм гүйдэг юмар төвчгдчихдэг. Тэгээд эмг нь болохоор зүгээр юм хөрхөн жижигхэн сувдан жижигхэн эмг. За тэгээд бүүч бас нэг юм ээж маань өгч ирсэн юм сувдан хослолын бүрчийн зүчийн эмг хүзүүний зүйлттэйгээ хост, гэхдээ тэр хоёрын зүүхгүй. За тэгээд цүнх болохоор Furlaгийн юм хар цагаантай цүнх. Тэгээд уртлаас нь Таиландын нэг duty free-гээс бас авч ирсэн юм хөрхөн заана зүтсэн. Гутал болохоор халан байгаа юм чинь гэдэг юм Rilko-гийн хар сандал өмсч юм өсгөн жижигэн болохоор би дэвтэйхэн. За тэгээд хувцсны хувьд болохоор нэг юм хар polka dotтай урт плажо өмсчихсэн ханцуугүй. Тэгээд 100 дуусахаас өмнө бас зуныхаа плажнуудыг, зуныхаа хувцснуудыг сайн өмсөд авнаа. Тэгээд говь кашмирийн юм улаан хүрэн өнгөтэй ноолорон кардигана ингээд юун дээр хүзүүн дээр тогтчихлоо. Яг хоо Токиод бол 34 градусын халуунд бол энэ ямар ч хэрэггүй. Гэхдээ бас Улаанбаатарт байгаа хүмүүс маань яг 9 сард гоё ноолорон цамцнуудаа ингээд өмсвөл бас гоё явах. Тэгээд жоохон сэрүүхэн болчих юм бол цамцаа мэдээж яг гадуур нь ингээд ингэрийн задгаалалт ч юм уу өмсчин. Тэгээд би бол ер нь ингээд юм ноолорон цамцнууд ч юм уу ноосон цамцнуудаа ингээд мөрөн дээрээ тогтчих дуртай. Бас хөөрхөн ингээд дулаахан байдаг. Тэгээд сүүлийн үед болохоор бас хүүхдүүд ингээд юм цамцнуудаа бүс маягаар бэлхүүсээрээ ингээд оруулж үйдэг байсан бэлээ. Болсон бэлээ. Бидний үед болохоор яг нэг ингээд бүр яг ингээд тэг голтон аваачаад нэг ингэж уйдаг байсан штэ. Одоо ч нь болохоор яг голтон аваачвал жоохон хуучирсан ингээд нэг жоохон ташуулдуулаад ийм ч юм уу, жоохон ийм ч юм уу, иймэрхүү маягаар уйдаг болсон гинэ. Тэгээд өөр өөрсдийнхөө бас стайлинг хийгээд
ингээд өмсчиж болно. За би бол ингээд мөрөн дээрээ тохох дуртай. Тэгээд энэ плаж маань бол юм нэлээд даргаар хатуу материалтай, маш урт. За бүтэн лүкэ харуулъя. Ингээд бүр шагаа хөрсөн урттай. Тэгээд хар дээр цагаан бөмбөлөгтэй плажтай болохоор юм хар цагаантай зүнхээ яриад тэгээд хар сандалтай. За 9 сарын 3-нд лавг гараг. Өнөөдөр бас л 33 градусын халуунтай байна. Тэгээд ийм жоохон хар ажил хэрэгч маягийн хувцалж байгаа болохоор ингээд ийм хүзүүний зүйлт жоохон өнгө нэмэх гэж зүгчлээ. Энэ болохоор Swarovski-гийн зүйлт. Тэгээд эмэг бүчний хувьд болохоор эмэнгийн шивтгээтэй манитан эмэг бүчний хослол зүч. Бас шивтгээтэй болохоор хөрхөн гялцаад гоё харагдах баг. За цүнхний хувьд бас өчигдөр барьсан Фурлагийн цагаантай хартай ажил хэрэгч маягийн цүнхээ бариад за бас 100 дуусахаас өмнө энэ юм зааны ясан өнгөтэй нүсгийтэй сандалаа өмсөж. За өнөөдөр нэлийн ажил хэрэгч маягаар хувцлаа. Тэгээд ийм хар тэр чигээрээ хар лук дээгүүрээ нэг юм гоё хар унсан материалтай блауз өмссөн. Тэгээд энэний бас энэ мөр зүрний юм гоё хунастай болохоор айгуу гоё эмгтээлэг харагдуулдаг. Ингээд унсан материалтай. Тэгээд хар бүс зүгээд ийм нэлээд өргөн маш урт тэгээд ийм өндөр судалтай хар брюк өмд өмссөн өндөр судалтай болохоор хөлийг гоё урт харагдуулна. Тэгээд фурла цүнхээ бариад ингээд бас хөлөө илүү урт харагдуулахын тулд төсгийтэй сандал өмсөж өглөө. За 9 сарын 4-ний пүрэв гараг 28 градус ашгүй нэг 20 хэдэн градус руу орлоо. Тэгээд өнөөдөр аксессуарны хувьд болохоор яг өчигдөр зүүсэнтэй адилхан Swarovski хүзүүний зүйлт тэгээд манитан эмэг бүгчний хослолоо зүүчихсэн. Гутал бас адилхан энэ зааны ясан өнгөтэй энэ өсгийтэй сандалаа өмсөд цүнхээ болохоор Aalto-гийн юм шаргал арьсан цүнхээр сольчихлоо. За бүтэн лүкэ харуулъя. Дотоороо нэг юм гоё цагаан суналттай материалтай мак өмсчихсэн. Тэгээ бас ийм нэг хөрхэн цэнхэр бантигтай. Гадуур нь болохоор говь кашмирын юм гоё шаргал, ноолоор нь жоохон оверсайзд кардиган өмсчихлөө. Тэгээд доогоор нь юм ориглон дарсны өнгөтэй сатин урт юпхтэй. Тэгээд өсгийтэй сандалтай. За яг бүр гоё бие дэвтэйхэн байлгыг гэвэл заавал өсгийтэй сандал биш юм. Намхан гоё гутлуудаас өмсчүүл илүү өвтэйхэн байна. Гоё кофе мофи уухаар явахдаа бол тэгээд өмсчүүл амар байдаг. Тэгээд цүнхэн болохоор юм шаргал тэгээд цамцтайгаа хослон гэж тооцоолсон. Тэгээ юм гоё намирсан эмгтээлэг лүк. За 9 сарын 5 баасан гараг 26 градус ер нь бас нэлээд гайгүй сайхан сэрүүсэж байна. За тэгээ өнөөдөр юм жоохон хоолойтой, ханцуутай цамц өмссөн болохоор хүзүүний зүйлт бугавч зүүхгүй. Бөөч болохоор зүгээр энэ энгийн манитан колцоогоо зүгээд эмэг болохоор нэг юм гоёлын шар эмэг зүчий гэж бодож байна. Энийг би нэг H&M-ээс илүү эсвэл нэг тийм Японы гоёл чимэглэлийн зардаг дэлгүүрээс л авч ирсэн санагдаж байна. Тэгээ ингээд эмэг нь бас гоё том болохоор гоё point болно. Гутлын хувьд бас 3 дахь өдрөө дараалаад энэ цагаан сандалаа өмсчээ. Бас хүүтэн болохоос өмнө сандалнуудаа гоё өмсөд авъя. Цүнхний хувьд болохоор Coach-ийн нэг бортой хартай юм алаг жижиг цүнх барина. За бүтэн лүк ийм нэг цагаан унсан материалтай силикон цамц өмссөн. Тэгээ ийм хоолойтой. Бас энүүгээрээ ингээд ийм хунааснуудтай ийм урт уяатай. Энийг нь ингээд бантглаад өмссөн ч болно, эсвэл зүгээр ингээ унжуулад өмссөн ч болно. Өөрийнхөө хүслээр ингээд гоё стайлинг хийгээд тэгээ ханцуун дээрээ бас нэг юм гоё эрзэн шиг маш гоё цэвэрхэн хийцтэй. Тэгээ доогуур нь хар юм бэрэг өмдний юм шиг материалтай шорт өмсчихлөө. Тэгээд хар бүстэй. Бас хүүтрхээс өмнө шортнуудаа өмсөд авъя. Тэгээд энэ өсгийтэй сандалтай. Coach-ийн цүнхтэй. За ингээд бас ийм
casual хувцас өмсөхийг зөвшөөрдөг бас оффист ч гэсэн өмсчиж бараг болохоор ийм лук байна. За 9 сарын 6 бям гараг 28 градус халуунтай байна. За өнөөдөр болохоор нэг юм мөнгөн шигтгээтэй хүзүүний зүйлт Pandora бугуувч, тэгээд хүзүүний зүйлттэйгээ хос бас юм мөнгөн шигтгээтэй бөөч. Тэгээд бас нэг юм мөнгөн юм жижиг шигтгээтэй цагирган жижиг эмэг зүүчхий. Хагасаа өдөр болохоор бас гоё би дэвтэхнийг нь бодоод юм улаан юм намхан гутлан өмсөх гэж байна. Тэгээд цүнхний хувьд болохоор зүгээр юм энгийн дан хар коучийн цүнх. Тэгээ хажуудаа нэг юм хөрх My Melody-тэй. За бүтэн лукаа харуулвал ийм нэг цагаан дээр бүдэг цэнхэр судалтай, ийм бүстэй, харандаан загвартай ийм урт юпг. Тэгээд ийм хар, тортой, товчтой, ийм олон детальтай хар маг. Тэгээд гадуур нь нэг юм хар кардиган өмссөн байгаа. За энэ кардиганы хувьд болохоор бүр би яг ингээд нодлон 100 ийм гоё нэмгхэн гоё материалтай, тэгээд ийм загварлаг хар кардиган авах юмсаа ингээд бүр хайжсэн чинь Zara-гаас бүр миний хүслийг сонссон юм шиг яг энэ цамц гарсан. Тэгээд энэ болохоор нөгөө өвүүлгээд ноосон ийм нэмгэн ноосон материалтай. Тэгээ бас энэ загварыг харж ивэл ингээд гоё кросс маягаар ингэж өмсдөг. Энэ урт уяагаар нь уяад айгу гоё загварлаг бааз. Тэгээд энэ цамц гарсан. Тэгээ гармагцсан би бүр өөстөө яг миний хүсэжсэн цамц гэл захиалаад онлайнаар авсан. Тэгээд ингээд бас өөрийнхөө хүслээр янз янзаар загварчлаад өмсөх боломжтой. Айгу гоё нэмхэн байгаа. Ингээд би гэрэлтээд за ийм тэгээд холоос харуулах юм бол ингээд гоё харандаа урч бүхтэй. Энэ нь бас урталтай ингээд юм оноотой, нэлээд урт оноотой. Тэгээд хар цүнхтэй, доогуур нь юм гоё улаан point гуталтай. Гутал маань бас хумстайгаа хослж ингэж бодож байна. За 9 сарын 7 ням гараг 29 градус. За өнөөдөр болохоор Pandora бугуувч зүгээд хүзүүний зүйлхүүгээр зүгээр нэг юм том энгийн гоёлын цагираг зүүчий гэж бодож байна. Тэгээд цүнхний хувьд болохоор коучийн бор цүнхийг жоохон цамцныхаа өнгөтэй уусна гэж бодоод барих гэж байна. Тэгээд гутал болохоор нэг юм сэлвэр өнгөтэй баг зэрэг юм китэн хэлтэй ийм сандал өмснөө. За бүтэн лукаа харуулвал гадуур нөгөө энэ 4 өдөр өмссөн говь кашмирын ноолорон оверсайз шаргал цамцаа өмсчихсэн. Тэгээд ийм урт цагаан юбхтэй намирсан зуны юбхээ бас амжаад өмсөд авъя. Дотор нь болохоор нөгөө өчигдөр өмссөн хар макныхаа цагааныг нь өмсчлөө. Тэг ингээд цагаан мак, цагаан юбх хоёр маань баг нэг тийм плаж маягаар ч гэсэн харагдаж магадгүй. Тэг ингээ гоё намирсан урт юбхтэй. Тэгээд хөл дэвтэхийн юм гоё мөнгөлөг баг зэрэг өсгийтэй сандалтай. Тэгээд цүнхээ цамцтайгаа уусан гэж тооцоолсон байгаа. Ингээд би дэвтэйхэн бас амралтын өдрүүдээр гоё ингээд ойрхон салхинд гарахад салхилахад тохиромжтой лук гэж бодож байна. За хамт байсанд баярлалаа. Тэгээд ийм төрлийн бичлэг таалагдчихвэл лайк дараад комент хүлдээгээрэй. Тэгээд бас сувгтаа subscribe дараарай. Мөн загварын талаар ч юм уу эсвэл зүгээр энгийн бичлэгнүүдийн талаар гоё санаа байвал те. Ийм юм хийвэл гоё юм биш үү гэд гоё санаанууд байвал комент хэсэгт хуваалцаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.